Улс улаануудад 21 цаг тэг минут болсон байна. Нэг л телевиз ариун хөтөлбөрөөр зочны цагаар хүргэжлүүлж байна. Жага болчихлоо. Энэ та бүхэнтэй уулзаад нэгдсэн байр сууринд хүрчихв. Ямар асуудал болов? Гэхдээ ямар нэгэн асуудлаар бол альч байгуулга бол надад хандсан байхгүй. Надад хандаад байх ч одоо бас шаардлага байхгүй шүү дээ. Ягаад гэвэл хууль гэдгийг чинь Монгол улсын их хурл баталж байгаа. Улсын хурлын гишүүд чинь хууль тогтоох байгууллага шүү дээ. Тийм учраас тэр очруудаар маргат одоо бичсэн загтал энэ төр гэж байгаа юм гэнэ лээ. Тэрнийхээ дагуу одоо ажил хаян суултгын гэл одоо 5 дахь өдөр л хаяа яриад байсан үйлдвэрчний байгууллага. Үйлдвэрчний байгууллага юм бол эндүү одоо эмч нарыг ариулуу одоо ярьж халдж байна л да. Манай эмч нарын дотроос ингэж яриад байгаа улсууд бол байхгүй. Надад л ямарч байсан өргөдөл янз бүрийн юм ерөөсөн нэг ширхэгч мэрэггүй. Өнөөдөр гол ярьж байгаа юм нь бол одоо энэ нийтдээ одоо энэ хуулийн дээр чинь бол 23 одоо тохиолдолд торгуулийн шийтгэл тавьсан байгаа. Торгуулийн хариуцлага хүлээлгэхээр байгаа. Энэний бол одоо энэ 3-аас 4 нь бол одоо эмч мэрэгчлэнтэй холбоотойгоо. Бус нь бол аж ахуйн байгууллага, эмнэлгийн байгууллага, за тэгэл одоо ханган нийлүүлэх байгууллагууд тэр байтга иргэн. Иргэнийч гэсэн одоо эмчийг доромжилсан одоо гүтгэсэн янз бүрийн юм хийсэн байх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох барих гал заасан байгаа шүү дээ. Адилхан ийм бусдын одоо торгоно гэсэн юм нь торгуул нь ямар нэг юм яригдаагүй байхад зөвхөн манай эмч нартэй холбоотой, эмч мэрэгжилтнүүтэй холбоотой энэ заалтан дээр торгуулийн энэ дээр тавьсан байна. Ерөөсөө цалин бага, стандарт одоо муу, тоног төхөөрөмжгүй байхад би яах юм гэж. Би бол энийг бол эмзэглэж байгаа. Манай эмч нар ч гэсэн надад өнөөдөр ганцхан нэг эмч нар орж ирж хэлсэн. Энэ бол одоо хариуцлагагүй мэдээлээ. Эмч нар бол одоо тангараг өргөсөн хариуцлага маш өндөр байх ёстой улсууд. Ер нь бол торгуулийн шийтгэл гэдэг бол хүнийг торгох гэж шийдгүй. Энэ торгуулийн шийтгэл бол та ажилдаа хариуцлагатай байгаарай гэдгийг сануулж хийдэг захиргааны хариуцлагын одоо юм шүү дээ. Энэ бол бүх хууль дээр байж байгаа торгуулийн шийтгэл. Тэр байтугай энэ торгуулийн шийтгэл өндөр байх тусам хүн ухамсарлах тусам цаана эрүүгийн хариуцлага руу орох тэр нөхцөлийг бол хааж идэх шүү дээ. Яг ном дөрмээрээ бол энэ чинь олон улсын жишгэн тэгж авч үздэг. Жишээлх юм бол өнөөдөр одоо 10-аас 20 дахин одоо хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэж биччихээр үгүй тэрийг л аваад байх юм шиг л одоо юм яриад байх юм. Үгүй тэгвэл ерөөсөө энэ үйлдэлийг л зөрчихгүй байх хэрэгтэй шүү дээ. Жишээлх юм бол одоо хүний амь насны эсрэг юм уу хүний өвчний эсрэг мэрэгжлээ ашиглахгүй байх гэдэг торгуул ногдсон шүү дээ. Мэрэгжлээ ашиглах болохгүй гэж заасан байгаа шүү дээ. Хэрвээ ашигласан байх юм бол торгоно гэж зааж ашиглах хэрэггүй л байхгүй да. Тэгээ зарим нь одоо энэ зарим улсууд одоо сонин хөлөөл дээрхтээ одоо стор бичгтээ одоо ялдамгүй алдаа гаргасан тохиолдолд торгоно гэсэн байна. Алдаа гарч боломж гэх шиг одоо юм ярьж байгаа. Юу ярьж байгаа юм бэ? Онш буруу тавьчихад эмчлээд ийм тарай хийчихийг одоо ялахгүй зүйл гэж үзэх юм. Би тэн дээр он сарын буруу бичсэн байна. Нэг цэг зураас тавьсан байна. Хуулинд нэг ч үг байхгүй. Энэ ард түмний дотор чи ингэж одоо үйлдвэрчний байгууллага хандаж болохгүй шүү дээ. Би бол үйлдвэрчний байгууллагыг үнэхээр харамсаж байгаа. Ийм юмн дээр биш. Харин өнөөдөр эрүүл мэндийн сайд засгийн газраас өргөн барьсан эрүүл мэндийн салбарт ногдох зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-аар бас бууруулж болохгүй гэсэн залтыг хасагдахад нэг ган хийгээгүй шүү дээ. Уг нь бол хөдөлмөрийн харилцааны талаар л одоо тэмцэж явах хэрэгтэй байгууллага чинь энэ мөн. Би хэрвээ тэр 5%-ыг улсын хурлаар батлуулаад авсан байсан бол энэ тоног төхөөрөм техник хэрэгсэл энэ эмчнэрийн цалин хөлс чинь нэмэгдэх үндсэн боломжийн тэнд л байсан шүү дээ. Гэтэл тэрийг их хурл дээр гасгаад хинч эсрэг үүсэхгүй шүү дээ. Тэгвэл нөгөө талаар тэмцэж байгаа хүмүүс маань энэ хот торгуулийн арга хэмжээг албаар зөрчих гээд идэв ямар нэгэн байдлаар зөрчихөөд тэгээд хайгаад байгаа юм шиг. За хайж байгаа даа биш дээ. Манай эрүүл мэндийн салбарын одоо би зүгээр 99% нь бол энэ хариуцлагын тогтолцоонд орохгүй. Энэ торгуулаар торгуулахгүй гэд найдаж байгаа. Угаасаа хууль нь бол аль анх 10 хэдэн жилийн өмнө батлагдсан хууль 60000, 100000, 50000, 60000 байсан шүү дээ төгрөгөөр. Гэтэл энэ чинь өнөөдөр тэр үед баталж яасан тэр мөнгө чи өнөөдөр бол юу 10 сая, 60 сая үстэй. Тэр үеийн 100000 төгрөгнүүд чинь тийм учраас өнөөдөр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин гэдэг чинь бол одоо жишээлх юм бол 500 мянга гэсэн үг шүү дээ. Ийм төвшөнд одоо торгуул тавьсан байна гэдэг нь бол би одоо ингээд торгуул тавиад бүх сал ингээд хураагаад авчих юм шиг л одоо ингээд яриад их юм. Энэ иргэд өнөөдөр одоо жишээлх юм өчигдөр тэр хэвлэлийн багварлаасны дараа энэ телевизээр ард иргэдээс ингээд ярьцлага авахд үгүй чи торгохгүй яах юм. Хариуцлага алдсан байхад гэдэг асуудал тавьж шít. Би эмчнэрээ хамгаална. Би хамгаалсаар ирсэн.
Хамгаалалтаа бол би жишээлбэл Монгол улсын их хурлынхан өнөөдөр энэ торгуулийн хэмжээг их болгочлаа гэж би хэлэх хэрэг байхгүй. Ягаад гэвэл хууль тогтоогч байгууллага ямар торгуулаа тавих нь бол бас тэр улсуудын асуудал шүү дээ. Санал хурааж байгаа юм чинь. Засгийн газар ямар хэмжээгээр оруулсан бэхлээр ийм алдаа гаргасан байвал 150 мянга, ийм алдаа гаргасан байх юм бол 200 мянга гэж мөнгөөр оруулсан. Тэрийг бүх хуультай адилхан болгох үүднээсээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 дахин, 10 дахин гэж өөрчилсөн байхгүй юу? Гэхдээ мэдээж хэрэг бидний оруулснаас өссөн. Энийг бол их хурлын гишүүд бол хариуцлага өндөр байх ёстой. Торгуулийн хариуцлага маш өндөр байх хэрэгтэй гэж өнөөдөр их хурлын гишүүд бол тийм л байр суурь илэрхийллээ шүү дээ. Тийм учраас би зүгээр энэ торгуулийг цөмөөрөө торгоод одоо ядраа зүтрэл ингэчих юм шиг ойлгохоосоо илүү энэ торгуулийн шийдгэлүүдийг л одоо хүлээгээд авчихгүй байх үднээсээ л ажиллах хэрэгтэй. Би тэр хэллээ шүү дээ. Мэргэжлээ буруугаар ашиглах гэдэг юм уу? Аль эсвэл одоо тэр одоо буруу одоо онш тавьчих гэдэг юм уу? Имчилгээг буруу хийх гэдэг юм уу? Дандаа тийм тодорхой зөрчлүүдийг л тавьсан баг шүү дээ. Хууль зөрчсөн байвал ингэн тэгэн тэрнээс биш одоо зүгээр одоо нэг юм дээр одоо цэгийн буруу тавьсан, онсарын буруу тавьсан үед 5 дахин нэмэгдүүлсэн хэлбэрээр одоо торгон барина гэсэн байхгүй шүү дээ. Жишээлбэл одоо энэ үйлдвэрчний байгууллагын юу гэж яриад байна вэ гэхээр эмнэлэг 100 туршилт хийгээгүй тохиолдолд одоо эмнэлгийн барагтад альва одоо эмчилгээ онцлогыг нэвтрүүлж болохгүй гэсэн нь бол гадаадын одоо тэр том юмнуудыг нэвтрүүлэх эрхийг хаасан байна гэж ярьж байгаа. Уучлаарай гадаадын ямыг оруулж ирж болохгүй гэсэн нэг ч үгүйгээр байхгүй. Угаасаа дэлхийн нийтээр ямар ч онцлогоо эмчилгээнд эмнэлзийн туршилт хийж юм нэвтрдэг. Тэрнээс биш хүн даваачаад туршаад хийцдэг юм гэж ерөөсөй байхгүй шүү дээ. Гадаадд туршилсан юм Монголд чөлөөт орж ирнэ. Тэрийг Монголын эмчнэр цөмөрөл мэдж байгаа шүү дээ. Ялахгүй юм дээр л одоо ингээл машгаал, гуйлал байх шиг л байгаа. Тэрнээс би өнөөдөр одоо энэ хуулийг жишээлх юм бол нийгмийн хамгааллын асуудлыг, эрх зүйн асуудлыг бүх талаас нь их олон талаас нь авч үзсэн гэж үзэж байгаа. Одоо жишээлх юм бол удирдах зөвлөлтөй болсныг эсэргүүцэж байна гинэ. Яагаад би нэгдүгээр эмнэлэг, энэ 3 дугаар эмнэлэг үндэсний том төвүүд, бүсийн онцлогооны төвүүдийг удирдах зөвлөлтөй болгож болохгүй гэж. Энэ бүх одоо төрийн эмчийнхтэй сургууль удирдах зөвлөлтөй гэдэг шүү дээ. Би тэрэл жишгийг барьж байгаа. Өнөөдөр ганц одоо дарга орлогч энэ хэдэн хүн энэ асуудлыг бүгдийг одоо гардаа зангидж энэ одоо юм дарангуулыг тогтоож болохгүй шүү дээ. Энэ эмнэлгүүд дээр. Яагаад гэвэл удирдлагын зөвлөл гэдэг чинь хамтын шийдвэр гаргадаг байгууллага гэж шүү дээ. Энэ орон тооны бас том одоо эрдэмтэн мэргэд гадна дотны улсууд жишээлх юм бол одоо 2 дугаар эмнэлэг дээр ихэд дандаа 2 дугаар эмнэлэг улсууд байх гэхгүй шүү дээ. Гаднаас одоо бүх улсуудыг л бид одоо оруулж ирж байгаа л 8 9 10 хүнээр бүрдүүлж. Тэр улсууд тэр төлөвлөгөөг нь батлаг. Тэр улсууд тайлангийн хэлцэг. Тэр улсууд тэр хяналт бүх юмын шалгаг үзэг төлөвлөгөөнийхөө биелэлтийг гаргуулдаг, захирлын тайланг сонсог, бүгдийг заагаад өгчлөө шүү дээ. Яагаад болохгүй гэж. Шинэ хуулинд за мэрэгжлийн алдаанаас гадна эмчийн ёс зүйтэй холбоотой зүгээр торгуулж гэдэг юм хүлээлт хариуцлага байдаг юм болов. Ер нь бол ёс зүйн асуудал бол нэлээд тодорхой тусгагдсан. Ёс зүйн одоо 3 тестраасан ёс зүйн одоо байгууллагыг байгуулж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамны дэргэд бол ёс зүйн хороо байна. Эмнэлгүүд дээр бол ёс зүйн салбар хороонууд нь байна. Аман сургууль соёлын байгууллагууд дээр ёс зүйн хороонууд, салбар хороодууд ажиллахаар тэндээс ямар нэгэн дүгнэлт гарлаа гэхэд эрүүл мэндийн сайдын тушаалаар жишээлх юм бол эрүүл мэндийн яамны одоо ёс зүйн хороогоор эмчийн ёс зүйг алдсан байна гэдэг дүгнэлт гараад ирэх юм бол тэр дүгнэлтийн дагуу эрүүл мэндийн сайд одоо эмчлэх эрхийг хасах тийм одоо эмэг хүртлийн хуулинд байж байгаа. Угаасаа хуучин хуулинд байсан. Харин энийг бүр тодорхой болгоод мөн үү жишээлх юм бол одоо хөнгөн маягийн одоо юм хийсэн байхад 1-3 сарч гэдэг юм уу. Хөндөвтөр хүний амнаас одоо тийм юмд одоо холбогдоод тэр нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тохиолдолд бүр 1-3 жил эрхийг гасах энэ төр гэсэн ийм залтыг хийчихсэн. Энэ бол эмч нарыг энэ асуудал руу оруулахгүй байх хамгаалалт гэж үзэж байгаа шүү дээ. Тэрнээс биш ерөөсөө л одоо энэ Монгол төгрөгөөг бол эрхээ гасуулаад байх юм шиг л ойлгоод байгаа. Би бол арай өөрөөр ойлгож байгаа. Ялангуяа манай эрүүл мэндийн салбар бол өөрөө юм гэгээлэг, оюунлаг юм салбар хэр баргийн алдаанд орох байх. Өнөөдөр жишээлх юм бол одоо нөгөө стор одоо хуурамчаар бичсэн гэл хичнээн олон одоо эмчнэрийг л цагдаагийн байгууллага шалгаж яана гэж орой бүхэн телевизээр яриад л шүү дээ. Гэхдээ тэрнээс хамгаалж жилийн торгуулийн тогтолцоо орж байгаа үстэй. Хариуцлагагүй хандснаас л болж. Гэхдээ энийг би бас үнэмшил багтаал байгаа.
Өнөөдөр одоо жишээлх юм бол арьсны өвчин судлалын үндэсний төв босгоо байсан одоо ер нь бол одоо хичнээн 100 сая төгрөг идсэн энэ Чингэлтэй дөөр 2-300 сая төгрөг идсэн барьцлал гэдээс одоо өнөөдөр арьсны үндэсний төв жишээлх юм бол тэр захирлынхын асуудал прокурор хэрэгсэхгүй л болчихсон шүү дээ. 5 одоо тавьсан асуудал нь 5 л хүчинг болчихлоо шүү дээ. Нотлогдоогүй. Би магадгүй Чингэлтэй дүүргийн энэ 10 хэдэн эмчнэр одоо юм нотлогдохгүй болоод гараад ирээсэй л гэж хүсэж байна. Битгий одоо бас хэрэг төвөгд орж ирсэн л гэж бодож байна. Нийт хууль батлагдсан чи үнэхээр одоо жишээ нь саний Чингэлтэй дүүргийн 10 гаруй эмчний асуудал батлагдаад гараад ирвэл шинэ хуулиар ямар хариуцлага вэ? Угаасаа энэ хууль нь бол тов тодорхой байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол одоо тэр нөгөө өөрийнхөө одоо тэр юугаар одоо мөнгө төгрөгийг өөрөө буруугаар ашигласан барьсан гэл одоо ингээл ингэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээгээл явчихсан. Нэгэнд мөрдөн байсах ажил явж байгаа юм чинь би мөрдөн байсах ажил явж байгаа юм тийм байна лээ юм байна лээ гэж ерөөсөө юм ярмааргүй байна өнөөдөр. Гэхдээ би тэр инженерийн санал бодлого сонссног сонссон. Гэхдээ би нэг ч үг хэлэхгүй. Ягаад гэвэл мөрдөн байцаалтын үед бол ямарваа нэг үнэлт өгнөлт гэхийг бол хордог. Би бол өөрөө өөрийн гэсэн бодолтой л хүлээгээ сууж байгаа. Гэхдээ миний хэлж байгаа нь бол энэ усууд хэрэг хийгээгүй гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын энэ мөнгөн дээр маш том хяналт тогтоохын тулд л иргэний эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бий даалгана л гэд хууль өргөн барьсан байгаа шүү дээ. Одоо их хурал дээр энэ хуулийн дараагаар үргэлжлүүлж хэлэлцэх гэж байгаа хууль чинь энэ хууль. Ер нь бол яг би бол зүгээр ажил хийж байгаа хүн 70 оноо байлгүй л яг. Би 7-8 хууль өргөн барьчих байгаа хүн. Улсын хурал дээр олон чимжил авч байгаа, олон жимэн дээр санал хураалт явагдаж байгаа. Мэдээж хэрэг энийг засал сайжруулад гарах үүрэг нь би өөрөө их хурлын гишүүнийхээ хувьд тэр ангийн нөхдөдөө сууж байгаа л батлалцж байгаа. Тэгэхдээ би ингэж торгон марина гэж санал ороод хураахад би тэрийг одоо эсэргүүцээд авах шаардлага байхгүй шээ. Ягаад гэвэл өнөөдөр чинь хариуцлага гэж яриад байхад эсэргүүцээ сууж яадаг эрүүл мэндийн сайж байж болохгүй шүү дээ. Харин тэр торгуулд олон эмчнэр хамрагдахгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тэр стандартын тоног төхөөрөмжтэй болох, байшин барилгатай болох, эмчнэр мэрэгжил боловсролын дэвшлүүлэх гэж тавьж байгаа. Эмч нь бол цаанаа бол яг энэ рүү түлхэж байгаа шаардлага шүү дээ. Бас стандартын дагуу эмчилгээ сувилгаа бүх юм хийнэ гэж заачиж байна гэдэг чинь тэр стандартыг биелүүлээгүй тохиолдолд гарах юм. Стандарт нь угаасаа шаардлага хангаагүй байна гэд ингэхэд асуудал өөр тийш иргэн шүү дээ. Тийм учраас эрүүл мэндийн яам болоод төр засаг нь энэ стандартын тэр нөхцөлийг хангасан үүрэг хүлээх ёстой. Энэ хууль гэдэг бол цаанаа бол дандаа юмыг ингээд шахсан ийм л үзүүлэлтээр л явж идэг зүйл шүү дээ. Мэдээ салбарын сайдны чинь салбарынхаа өмнүүлэл явах тас нэг хит толгойг нийлж байгаа гэдэг нэг байдаг шүү дээ. Харин толгойг нэлээгүй учраас намайг л одоо шүмжлээд байна л да. Та одоо ийм одоо эрүүл мэндийн хууль гэж эрүүгийн хууль гаргалаа барилаа гэдэг одоо юм яриад байгаа. Би эрүүгийн хууль гаргасан гэж үзэхгүй байна. Гэхдээ жишээлх юм бол одоо энэ хуулийн дээр чинь тэр 43-ын 2-8-аас 2-ын одоо 9 хүртэлх заалтан дээр чинь эмч хүний одоо бид халтсан барьсан доромжилсан тохиолдолд иргэн хүн болон тэр усуудыг ингэж торгоно. Бүр таас 10 дахин. Хэрвээ одоо буруу мэдээлэл, ташаа мэдээлэл өгч нэр төрийн гутаасан байх юм бол бүр 5-аас 10 дахин торгоно барина гэж заалт байж байгаа шүү дээ. Иргэн хүнийг шүү. Тэгэхээр иргэн хүнийг тэгэд торгож байгаа. Иргэн хүнийг одоо зөрчил гаргасныхын төлөө тийм өндөр торгуул тавьсан мөртлөө манай салбарынхныг болохоор цалин бага юм учраас жоохон тавья гэж л болохгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэ хүмүүсийн яриад байгаа 17, 18 мянга, 19 мянга гэмж бидний ард байна одоо сууна гэдэг нь үндсэндээ цаасаа үйлдвэрчний хэлийг гэсэн хүмүүсийн тул хэрэлтээр гэж ойлгож болох уу? За ер нь бол Монголын эрүүл мэндийн салбарт 35 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Тэрний одоо 20 мянган бэлэн байгаа л гэсэн байна лээ. Мэдхгүй дээ. Би ямар тоолж үзсэн бэ? Судалгаа дээр хийж үзсэн үү? Өнөөдөр манай яамныхан судалгаа хийж үзсэн л дээ. Эмнэлгүүд дээр одоо судалгаа авч явуулсан байна лээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын саналыг зөвшөөрсөн нэг эмнэлэг дээр нэг 10 хүн 20 хүн байна л гэсэн юм байна лээ. Яахад хүн өөрийнхөө эрхийн дагуу гарын үсэг сурж болно, тэрийг дэмжиж болно, тэрийг үгүйсэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол энэ хүний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй нойр холгүй энэ зүтгэж байгаа улсуудыг ямар нэгэн байдлаар бол одоо төрхөрч ажил хай суулт хий тэг гэж байгаа нь бол буруу шүү дээ. Би бол буруу гэж үздэг. Харин цалин хөлсийн нэмэгдүүл нийгмийн халамжийн сайжруул гэж жагс цуглаж байгаа бол нэг өөр хэрэг. Манай тарих цагаас цөөнгүй үзэгчд оролцож байгаа цөөнгүй үзэгчдийн
хилдэг байдаг л да. Ингээл нэг тал дээр л өө чи тийм авчир гэл тэдний бид нь аль нь авчрах ёстой, аль нь цаанаасаа байх ёстой бид нар сайн мэддэг учраас тэгэл нэгийг одоо өвдүүлэхгүй бол яалтчгүй авчирдгаа гэдэг. Энийг юу зохицуулж гарах байдгүй болов иргэдэд энэ талаар мэдээлэл төгөөж болох. Энэ тарианы тухай хэлж байна уу? Ер нь бол энэ хуулинд бүр заагагдсан. Энийг хэрвээ тухайн өвчтөн одоо эмнэлэгт ингээ яралтай орж ирээд хэвтлээ. Ийм одоо эмч чинь одоо ингээл үзэл онш тавиал тэгэл эмэвчнээ дээ. Баахан тариавчнээ дээ. Тэр нь одоо яг тухайн үед тэр моментод байхгүй байх юм бол авчруулж болно. Авчирсан тохиолдолд зах зээлийн дондож энэ мөнгөний төлхөөр хөлцлээ өгч байгаа байхгүй юу? Эмнэлгээсээ. Ийм зохицуулалт байхгүй учраас л өнөөдөр хил аманд өвтөд байсан. Одоо бол та өнөөдөр юм авчруулсан бол танд мөнгөний нусаж өгнө шүү дээ. Эмнэлэг. Нөгөө нэг асуудал нь бол энэ дээр бас нэг эсрэг юм байгаад байгаа юм аа. Ерөөсө байгаа ямаараа стандартын дагуу эмчилүүлчихэ гэхлээр тэрнээс давсан нарийн ямаар эмчилүүлэх гэж боддог. Тэр имийг уух гэдэг, тэр тариаг хийх гэж жишээлх юм бол одоо оёх гэж байгаа зүүг хүртэл утсын хүртэл би энэ дэлхийн өндөр түвшингийн ийм ямар оюул манай ахтай нар авчирч гисэн ингээ авцраа тэрүүгээр хийлгээд тэрнийхэн мөнгөний нэг тухай асуудал гарч зөрчил үүсгээд байдаг байхгүй юу. Үнэхээр л одоо өөрийнхөө төлөө тийм авидэрсэн бол мөнгө нэг хэрэггүй шүү дээ. Эмнэлэг нь бол оюухан мань байсан уу, зүүн байсан уу, байсан. Стандартын дагуу мөн. Гэхдээ нөгөө хүн чинь гадаадаас тэр Америкаас ч юм уу өөр юм авидэрсэн тэрүүгээр оюуллаа гэхэд мөнгөө нэхэд ээж болохгүй бас. Ягаад гэвэл тэр өөрийнхөө төлөө хөрөнгө оруулж штэ бас. Энэ ер нь бол энэ үйлчилгээний хүрээнд дээр байж байгаа энэ олон эдрээтэй асуудлуудыг шийдэхэд бол хамтын оролцоо нь чухал. Одоо ер нь бол манайд чинь энэ үн төлөвлөргүй гэдэг нэг ойлголтоос болоод энэ эмчилгээний чинь үн цэн маш их муудаж байгаа байхгүй юу? Өнөөдөр ч яг зүгээр ер нь бол одоо маш их олон удаа одоо энэ үйлдвэрчний байгууллагын энэ одоо улсууд янз бүрийн юм яриад одоо эрүүл мэндийн салбарлуу нэг очир батарх дэндүү дайрч ийн гэдэг шиг үнэндээ сүүлийн 2 сар эрүүл мэндийн салбарлуу яагаад ч юм л маш их дайрч шít. Өнөөдөр жишээлбэл 400 саяын төргөн тусламжийн машин авч яана л гэн. Монгол тийм төргөн тусламжийн машин байхгүй. 69 машин дээдлэн нэг одоо ганц нэг одоо гадаад машин л. Өнөөдөр одоо жишээлбэл 20 тэрбум төгрөгийг стор хурамчаар бичээд одоо удирдлагын нийтсэн байна л гэж байгаа. Тийм яаж байдаг юм бэ? Өнөөдөр улсын хурлаар төсвийн гүйцэтгэл орж ийн цөмөр эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна. 86 тэрбум төгрөг зарцуулагдаад харин үлдэгдэлтэй гарсан байна. Дараа нь бол одоо энэ ламбасад одоо буруу тушаал гаргаад одоо жишээлбэл онш шинжилгээ хийхэд 30 мянган төгрөг өгдөг болсон. Сар бүрэл одоо хүн бүхэн 30 мянган төгрөгийг л ингээл урсаал ороод байдаг юм шиг л одоо ярьсан. Хүй тийм байхгүй шүү дээ. 2010 онд энэ одоо нийт одоо энэ 80 хэдэн тэрбум төгрөгөөс чинь 430 сая төгрөгийг л 10 онд онцлогоонд зарцуулсан байлээ ш. Даатгалаас авсан байж дээ эмнэлгүүд. Тэр чинь яаж байгаа юм? Зарим хүн 30 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэн, зарим хүн 10 мянган хийлгдэг байхгүй юу? Цасны шинжилгээ, биохим шинжилгээ, шээсний шинжилгээ хийлгэлээ. Гэтэл өнөөдөр Эмират харуулъя. 30 мянга дээр нь өөрөө 70 мянга л нэмэгдэл шүү дээ. 70-80 мянга. Ийм л тогтолцоо шүү дээ. Тийм учраас эмнэлэг төрж үзүүлж байгаа болон гівтэж байгаа улсуудыг л шинжилгээ хийхэд 30 мянган төгрөг өгж байгаа болохоос биш. Тэр уулын мохорд байж байгаа малчны төлөө энэ эмнэлгүүд 30 мянган төгрөгийг л урсгалаар л аваад идээд идэг юм шиг ярьсан. Ийм одоо бүдүүлэг одоо бүтгэлгүүдийг л хийж болохгүй. Би зөвхөн эрүүл мэндийн сайдын хувьд бол өнөөдөр хэлье гэж бодож байна. Имисагийн асуудал сонь байдаг л. Ирээд бол талхыг бол өдөр бол хаадаг учраас мэддэг. Хаяа нэг өвтгөө имисаг ордог нөгөө юм мангар маш өндөр үнэтэй байдаг. За ийм л байдгийн биелүүд өмнөх ойроор худалж авдаггүй учраас мэддэг. Энэ зарагдаж байгаа эмнүүдийн үн дээр юу яг салбарын үнэс зүгээс ямар зохицуултууд юм. За ер нь бол эм хангамжийн байгууллага бол Монголд бол төрийн өмчийн харьяалалтай нэгч газар байхгүй. Цөмөрөө хөвчлөгдөд хөвжилжээд хувь. Харин ч өнөөдөр одоо энэ эм хангамж, тоног төхөөрөмжийн хангамж, энэ одоо эмнэлгийн хэрэгслийн хангамжид чинь энэ хувийн гэрчлийн байгууллагууд л тэр тендер мендерт нь ороод л одоо нэг юм хангаж ирж байгаа шүү дээ. Тийм учраас бол энэ үнэн нь бол янз бүр л байж байгаа. Гэхдээ өнөөдөр бол хэрэгс гэтэрсэн үн байх тухай асуудал байхгүй шүү дээ. Ягаад гэвэл шудраг өрсөлдөөний зохицуулдаг газар гэж байна. Тийм учраас тэнд одоо иргэн хүн асуудлаа тавихад тэр асуудлыг шийдээд өгдөг газар ч байна. Тийм учраас энэ байгууллагууд бол бас тодорхой хэмжээнд бол асуудлаа хянж үзэж байгаа. Гэхдээ өнөөдөр бэрхшээл байна уу? Байна.
Өнөөдөр ч гэсэн одоо жишээлх юм бол энэ тендерийн тухай хуулийг улсын хурлаар хэлэлцэж байна шүү дээ. Энэ хуулийн дээр одоо маш сайхан заалт орж байгаа шүү дээ. Энэ эмэмлэгийн хэрэгслийг хамгийн үн багтааг энэ одоо авдаг тендерийн хууль чинь тийм хууль байхгүй юу? Би энийг одоо гаргана гэж зүтгэсээр бол өнөөдөр санал гаргалаа явуулчлаа л. Өөрөөр хэлэх юм бол тэр үнийн чанартай нь харьцуулсан судалгаагаар тэр хүнийг шалгаруулж авдаг тогтолцоор шилжүүлж шít. Тэгэхгүй бол одоо үн багтааг нь авна гэдэг чинь чанаргүй юм авал гэсэн үг байхгүй юу? А ерөнхийдөө бол энэ хавдрынч гэдэг юм уу, мансууруулагч гэдэг юм уу, сэтгцэнч гэдэг юм уу, ийм одоо имэнүүд бол маш ховор орж ирдэг, их жоох орж ирдэг. Одоо манайх ч мансууруулалтаа олгогдсон нэг 7.5 кг л одоо тийм им орж ирж байгаа шүү дээ. Хар тамхитай холбоотой. Тэрийг чи авцрах гэж 6-7 сар болдог. Энэ олон улсын одоо хэлэг айлыг давах гэж энийг оруулж ирдэг компани болтдгүй. Тийм учраас өнөөдөр бид хүүхдийн товлын вакциныг олон улсын байгууллагын тендерээр гаргадаг хууль гаргачлаа шүү дээ. Ингэж байж энэ Монголын эрүүл мэндийн салбарын бэлтгэлтэй мэж хангана шүү дээ. Одоо их насны төвийн одоо эмгэн судалд хэвтэж байгаа тэр цусны хор тавтартай хүүхдүүдийн 17 протоколын эмийн одоо тэр протоколын 17 эмийг оруулж ирэх гэж 34 хүн хүүхдэд зориулж авцарна гэдэг бол маш их ажил. Энийг нөгөө компаниудад сонирхдаггүй. Тийм л учраас бид өнөөдөр нэг компаниг шалгаруулаад 5 жил доктортой тэр компани оруулж ирдэг тогтолцоороо шилжүүлэх гэж хуулийг өрчилж байна. Гэх мэтлэнгээ. За бид ярилцсан ерөнхийдөө дуусах байл. Би тэр сүүлчийн асуултаас товч хариулах хичээгээр. Сүүлийн үед манай тэр өвдчихсэн юм аа Монгол дэмжлэх боломжгүй гинэ. Тэднэрүүд туслаач гэсэн мессежүүд ч юм уу зарууд маш явдаг гэсэн шүү дээ. Энэ байдлуудыг заалах болов. За ер нь бол одоо Монгол улсад бол энэ 2008 оноос хойш энэ эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт чинь бол боломжийн хэрэг нэмэгдээд байна шүү дээ. Жишээлх юм бол өнөөдөр одоо 2 дугаар эмнэлгийн гишүүн дотор Солонгосын 45 сая $, өртөг бүхий, төсөвт өртөг бүхий зээлийн хөрөнгөөр үндэсний онцлогооны төв барих гэж байна шүү дээ. Энэ үндэсний онцлогооны төв бол өнөөдөр тэр Таиландад, Сингапурт, Солонгос руу яваад байгаа тэр бүх шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг тавих гэж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ 45 сая $-ын 23 сая $, буюу 25 тэрбум төгрөг нь зөвхөн тоног төхөөрөмж байна. Энэ бол нөгөө PET аппарат, дижитал аппарат, CT аппарат бүх аппаратуудыг л тавих гэсэн үг. Энийг тавьсны дараагаар бид ардан суудаг эмчээ харин маш аргалтай өнөөдөр бэлтгэх тогтолцоогоо хийж штэ. Одоо өнөөдөр энэ 1-р амарч, 3-р амарч 19 тэрбумаар хан уул дөрөгт барих гэж байгаа энэ эмчилгээ одоо хүүхдийн их нялхсан эрүүл мэндийн төв. За мөн одоо булангийн орнуудын зээлийн тусламжаар барих гэж байгаа төрөлдсөн хүүхдийн эмнэлэг энэ чинь тоног төхөөрөмжийн цөмөөрөө өндөр үнийн тавиад төсөвдөр суулгаад тэгээ орчин үеийн хамгийн дэвшилтэй тоног төхөөрөмжүүдийг л тавих гэж байна. Энэ бүхэн тавигдаад эмч нь өнөөдөр одоо тэрийгээ сайн уншдаг болсон тохиолдолд гадагшаа яваад яах юм. Гэхдээ би ганц зүйлийг хэлье. Ер нь бол Монголд бол одоо өнөөдөр нэг 27-8 төрлийн өвчнийг бол Монголд онцлох болон эмчлэх боломжгүй гэдэг эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байт. Жишээлх юм бол одоо элдэг шилжүүлэн суулгах гэж гадаад л шүү дээ. Өнөөдөр ясны чүмэг шилжүүлэхээ гадаад л хийн үстэй. Харин ч өнөөдөр манай 1-р эмнэлгийнхэн ясны чүмгээ шилжүүлээ. Манай одоо үндэсний баг өнөөдөр илгээ шилжүүлээгээд бэлэн болоод одоо тоног төхөөрөмжийн хүртэл одоо би ясны чүмэг шилжүүлэн суулгах тэр эмнэлгийнх нь одоо байрын бэлдээд өгсөн байх шүү дээ. Хөрөнгө гаргаад одоо тоног төхөөрөмжөнд орж сурлуулсан тохиолдолд энэ мэдслийг гадаадын оронтой хамтарч эхэлж ийх гэж байна шүү дээ. Тийм ээ. Ийм байдлаар явж байгаа. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр магадгүй эрүүл мэндийн энэ хуулийн дээр бол улсуудын яриад байгаа юмыг би ингээл хараад байхад бол байгаа. Нарийн уншиж асуудлыг шийднэ. Тийм. Учир зүг нь бол одоо их сайн олж ийж одоо маргаж мэтгэлцэх хэрэгтэй. Би бол бас олон жил энэ хуулийн дээр сууж ажилласан хүний хувьд бол яалаа гэж эмч нарын эсрэг, яалаа гэж эмч нарыг одоо тэр доош нь хийсэн тэр улсуудыг хөндрүүлсэн хууль гаргах үедээ аль болохоор л эмчийн, сувилагчийн энэ эрүүл мэндийн салбарын эрх ашгийг хамгаалсан бодиттой нийгмийн асуудлыг шийдсэн ийм л хууль гаргахын төлөөл ажиллаж байгаа шүү дээ. Монгол Улсын их хурлын гишүүд чинь дээр санал дэвтэл байгаа шүү дээ. Би зөвхөн ганцхан тэр хариуцлагын тогтолцоо гэдэг дээр бол өнөөдөр нэг их юм яриад хэрэггүй хаал гэж ингэсэн бодолтой байна. За баярлалаа Улаанбаатарт 21 цаг 27 минут болсон байна. Би зочин цагийн нэрээр өндөрлөе. Студиуд эрүүл мэндийн сайд лабораторич үзэж та бүхэнд цавын асуудлаар мэдээлэл дуулгалаа.